За бүтэн тэрхийн цагаан нуур авах замдаа чулуутын гол дээр ирсэн байж байна. Энэ айлчингур гэртэйгээ хамт мохоо ингээд машин дээр ачиж явчихдаг гинэ. Тухайн ямар эвгүй юм боо. Чдгүй бах та. Тэрхийн цагаан орон дээр ирлээ дээ. За угаад дээр ирсэн байна. Тэгээд аргалаа мөрөөсөө сарлыг сайхантай өтөг байсан. Тэгээд сарлууд аргалаа тэгээ харж хамаа байж байна. Тэгээд угаад мөн ерөөхдөө араас бол энд харагдчихэ. Тэгээд тэрхийн цагаан нургийн байн бүрж орсон хэсэг газар дээр ингээд байдаг хад. Тэгээд нутгийн наадууд холоос харахад яг сууж байгаа харагддаг учраас угаад тийчээс авгалж нэрлэдэг юм байлээ. За тэгээд ингээд тэрхийн цагаан нур маань цаашаа зах хязгааргүй ерөөхдөө харагдаж байна. Тэгээд нурынхаа эрэг дагоод жуулчны баазууд бас хэд хэд байд юм байлээ. За тэгээд нур маань айгүй цэнгэг өстэй сайхан байлээ. За тэгээд тайлбартай бас голд харагдаж байгаа тэр хийсэг хүрээ газраар явж тайлбартай бас харуулна. Тэгээд чадвал угаадыг хоёр тайлбартаас харуулж хийж байна. Тэгээд нөгөө сайн цэнгэг юм билээ. За уган хадан дээр гарч ирээд харахаар юм гоё ярцдаг юм байна.
Амар гоё ингээд энэ нууран дээр ингээд нууран дотор юм гоё чулуу ингээд. За аргын тогооноос тэрхийн цагаан нуур орох замд Шар нохойн там гэдэг нэртэй бас юм байгалийн ийм том газар байдаг юм байна. Дагал тогтсон. За хэдүүлээ бүр дээрээс нь харцгаая. За нэг ийм ихц доошоо ийм том одоо нүх гэх юм уу, агуу гэх юм уу. Нэр нь аягүй юм санаа өрмөц. Шар нохойн там одоо яагаад ч тэгж нэрлсэн. Ийм том хавцал байна. Тэр доошоогоо одоо яг юу юм тийм ээ хараа. Йоо энэ бүрстэй арк. Энэ доошоогоо нэг хийрчгүй юм байдаг юм бөө мэд тийшээ нэлээд том нүхлэх шүү. За битээр нь явж хагаад энэ тэрхийн цагаан нуураасаа гараад хоргын тоогоор явах замд тэр зам дээр машина үлдээгээд наашаа алгаж хагаад ингээд энэ нөгөө мөсөн хангал гэдгийг нь оллоо. За мөсөн хангал гэдэг нь болохоор өвөл зунгүй ингээд ерөөсөө хайлдаггүй ийм мөс байдаг юм ээ. За ингээд цаашаа нэлийн юм гүн ийм мөсөн хангал байна. Гоё юм байна. За тэгээ манай бас хоргын тоогоор руу ирэхдээ тэрхийн цагаан нуур руу ирэхдээ бас энийг үзчихвэл бас гоё юм байна. За энд бас ганц хүний агуу гэсэн юм нэртэй ийм байгалийн бас тогтсон юм ээ. За хэдүүл яаж үзье. Тэгээ бид нэр энэ хайж явж байгаад энэ маань ганц хүний агуу болж таарлаа. За ингээд энэ ганц хүний агуу гэдэг нь болохоор зөвхөн нэг хүн л орохдоо нэг хүн л багтана. Тэгээ нэг нэгээрээ ороод дотроо болохоор ингээд хідэн ч хүн орж болохоор ийм агуу юм байна. За тэнд нэг маск байна. Энд нэг хүн орсон юм шиг байна. Ороод маска хийжээ. За ийм л юм цаашаа нэлээ гүн л харагдаж байна. За бид тэр орохоогүй шийдлээ. За ийм агуу байна. Хоргон тоогоо хүртэл 1 км замыг тоолох юм байна. За тэгээ энэ дээрээ би засах газартай амрах цэгтэй юм байна. За тэгээ хэдүүлээ хоргын тоогоороо явцгаая. Ойролцоогоор 7700 жилийн өмнө үүссэн гэж үздэг юм байна хоргын тоог. За тэгээ амсар нь 300-аас 400 м диаметртэй 70 м гүн тоогооны гадна талын хажуу 35-аас 40 градусын дотор талын хажуу 45-аас 50 градус байдаг гинэ. Хорог уулаас 20 орчим км босгын хэрийн сугын тоогоо гэж 3 унтарсан галт бол байдаг гэж шүү. Хоргын тоогоос 20 км зайтай.
За харахын тав бол бас нэг уул руу гарч байгаа юм шиг. Яваа хэлэл хийхэнтэй. Борооч нэр. Жаахан борооч хийж байгаагүй. За тэгээд иймэрхүү замаар за ийхүү явсараа байгаад хоргын даваан дээр ирлээ дээ. За хоргын даваан энэ харагдчихээн. За үнэхээр 70 метрийн гүнгс яалтчих байсан. Гүн юм байна. Монгол улс манаас яасан сайхан юм байна нэрээ. Ийм сайхан байгалийн үзэсгэлэн тогтцоотой. Яах юм алгаа. За ингээд эндээс тэрхийн цагаан нур маань маш сайхан томор бол харагдаж байна. Тэгээд энэ уул мад ургамал бас Монгол улс маань яасан сайхан юм дээ. За ингээд зарсан газраас ажилттай хурж ирж чадлаа. Урган даваа манаас сайхан тогтцтой газар байна. Бид хоёр нуурынхаа нөгөө талд нь гадарсан. Засмал замаар явж байгаад нөгөө талд нь гарч ирлээ. Гэсэн чи энэ болохоор ингээд нөгөө дорнддаг хэсэг юм байна. Хүмүүс нөгөө дурангаа авчираад энэ нуурын ойролцоо энэ нуурын дотор байгаа юм хад чи юу гэвэл арлыг нуурын дотор байгаа энэ жижиг арлыг дунддаг юм шиг энэ ойр орчим. За ингэж харагдаж байна да. Энэ талаасаа. За чулуутын гол маань ийм гоё харагдаж байна. За энэ долларын музей нэг юм байна.
Бүрлэгийн зам голны санал хүсэлтийн дагуу за энэ шашаанаас гараад зүүн талын лаврын дуганд нар үйл ажиллагаагаа явуулж байна. 2004 онд 900 эдийн хүн төрөлхтний хосгүй үндэт гэж үзээд дэлхийн өв болгож ЮНЕСКО бүртгэж авсан. Одоо тэгэхээр нэг нь Монгол Улсын шашны төрлийн музей, нөгөөх нь үйл ажиллагаагаа явуулж байгаа сүм хий хоёр зэрэгцэж оршиж байгаа хэрэг. За энэ гурван бүрлэгийн сувгууд харагдаж байгаа хоёр сувраг нь автасаан болон түүний ач холбогдол гон талмарын сувраган бүхэн байна. Хоёр талын ижил загварны сүм нь хоорондоо 100 жилийн зөрүүтэй баригдсан ийм хоёр сүм байна. Баруун талын сүмийг цамбын сүм гэж нэрлэдэг ба 1675 онд өндөр гэгээн замаатыг ах түшээдхэн чавхандорч ажил үсгийн бурхан цам гар хатхан зориулж бүтээсэн. За нэг таслаханд нь хэлмүүдүүлтээс өмнө 3-аас 4 ламаар бясалгал үлддэг байсан ийм бүрлэгийн сүм байна. Хэдүүлээ одоо ийш орцгоо. За элсэн тасархаа өнгөрөөд замынхаа зүүн гар талд нь ийм эвтэй дөрвөн амтны хөшөөтэй юм мод үйд юм байна. Тэгээд үүдэн дээр нь болохоор 4 цагийн тал гэсэн нэг юм шүлэг үйж байна. Нарны сайхан цацраг шиг 8 зүгтээ туяарсан, намирсан тариа шаарвалсан намрын талын шаргалтнаа гэсэн ийм шүлэг байна. Шикумарта. Дөрөв хийх юм ба? Хийх. Зэмэр нэрэ. Бай мэнэ. Зайка на кугэрix. За бид тэр элсэн тасархаа дээр тэмээ унаад явж гин. Хараа. Тэс тохой нэ. Цаг агаар марч янз юм. За бид тэр энэ цагаан тэмээг явдаг тэмээгээд энэ дээр тас уучих гэж суулгасан байхгүй. Тэсэн чинь энэ тэмээ яг энэ дээрээ зогсч дээр. Явахгүй л. Нам нь олцгоор болчихдээ. Явахгүй л гэж буцаж иргээд. Оо за бүр лаг бизнес эрхлээ сурцсан. Энэ тэмээ бүрээ сурцсан юм байна. Хүмүүсээ хаал явуулахгүй гээд. Ийш бол яваад байгаа байхгүй.